юм бэ? Хараад байна. Юу гинэ? Аяа анд минь чи хаалгын минь тогшооч. Танай төрний нэвтрүүлэг хэлж байна. Одоо бүгдээрээ буйны бузрыг оруулахгүй гэсэн үрээтэй гайлихныг зорно гэж. Гайлихныг бид нар янз бүрээр хардаг. Алга дэшин тэнийлэхгүй бол ажлаа явуулдаггүй хүн сурталтай гэж хардаг. Гэхдээ тэдний өрөө бол өнөөдөр бидний зүрхэн тушаар байдаг хамгийн гайхалтай өрөө мөн. Тэгэхээр гайлихныг байцаагчид очиж хонио гэж зорьсон юм. Тэгээ бүгдээрээ одоо сэлэнг рүү алтан булгийн бомтыг зорцгоё. Хоноолны хаа их тэтгэлтэй байна. За бид хөлийн цэргийн шалган нэвтрүүлэхээр ороод одоо алтан булгийн бомб дээр ирсэн байж байна. Ерөөсөө одоо ийшээ тав алхахад Монгол улсынхаа хилээс гараад хүний атханд орно гэсэн үг. Тэгэхээр одоо энэ бол алтан булг бомбын ерөөдөө бол манай гайлихны офис монголчуудын маань нэвтэрдэг ийм шугам байгаа. За ингээ бүгдээрээ хон хайлаа хайцгаая. Самано. Яа, Монгол тавч нэр Монголоос л юм уу? Улаанбаатараас явж байгаа маа. Өнөөдөр би танад ч томчигдох юм. Гэхдээ өгөн ч одоо айтайхан сонсогч юм дээ. Тэгвэл би бол одоо өнөөдөр ингээд нөгөө бүтэн маргааш өглөө хүртэл ажиллах юм. Нөгөө юу тэр өөрийнхөө үүрэг тийм үүрэг хүлээчихсний зогсож юм л да. 24 цаг тийм дээр. Тийм. Тийм шүү дээ. Тийм тэгээд бид нь ч одоо ингээд нөгөө нэг ээлжээр гардаг учраас одоо дахиад дараагийн хүн ирэхээс нааштай ингээд ээлжлэгч болдог. Үүрэг хүлээгээл нөгөө төрийн албач одоо ингээд нэг цөмөрөл ингээд байж идэг. Ийм л албач шүү дээ. За яг хөлдөө нь одоо хаана энийг хайсан дээр үү? Яг энэ хилийн шоуны яг наг нүрээд ирсэн байж идэг. Энэ одоо босод одоо энэ дэшиг манай бүрдүүлэлтийн байцаагч нар байгаа шүү дээ энэ дээгүүр. Тий. Энэ бүрдүүлэлтийн байцаагч нар өөр одоо энэ гайлын одоо яг энэ алтан булг бомбын дараа нь хаан суудаг. Тэр энэ хоёр давхарт байгаа тий. Тийм үү? Тий. Хоёр давхарт наа. Тий. Хэдэн татуу? За 201 баха. Тий. 201 тий. Тий. Тийм үү? За хайцсан явсан таны алдар юм блэ? Зинаметр. Тий. За. Баярлалаа. 24 цаг өөрөг хүлээсэн. За. За дэше харъя 201 юм шиг дараалал шууд ороод үзье. Самано. Би Улаанбаатартаас явж байгаа маа. Хэн би харин тэгээд юу хонох газар байдгүй. Тэгээд бас нэг гайлын ханы байцаагчийн тончийг зарж яваа юм. Тэгээд байцаагч хань өнөөдөр үүрэг хүлээж байгаа 24 цаг үүрэг хүлээж байгаа доогуур халгаа хүн байдгүй. Тэгээд ямар ч сан дээшээгээ арай гайгүй ерөөхдөө бол өдөр төмөрлөө надад дараа ор гэж хэлсэн. За. Би танай өрөөг цагтж өнөөдөр дараагаа танад ч томчидгүй. Би бас өнөөдөр үүрэг гүйцэтгэл явж байна. Тийм. Одоо миний ажлын бэст бол юу юм та ажлын байр бол Сэлэнг аймгийн төвд байдаг. Тэгээ би энэ өнөөдөр ажил үргийн хуваарийн дагуу энд ирсэн ажлаа зохион байгуулалт явж байна л да. Гэтэ та харьдаг үстэй. Бас 24 цаг энд ингэ байдаг юм уу? Харин. Харин. Тий. Тэгтэл ер нь 24 цаг сонор сөрөмж тавиал ажилдаг.
Тэг харин. Өнөөдөр би танаад ч онцлог. Та хизээ тарна хамаагүй би таныг хүлээж байгаа. Өнөөдөр жоохон хүндрэлтэй байна. Манай би шиг гэрээс олонлтор ажиллаж байгаа шүү дээ. Тэгээ манай гэрийн хүн ирсэн байгаа. Ер нь намайг энд ажилласан хойш нэг 3 дахь л ирж байгаа. Үнэхээр хүндрэлтэй байна. Ерөөсөө харин гэр бүлийн цөөхөн ирж байгаа хүндрэлтэй байгаа юм байна. Гэтэ дүүн төг болохгүй. Пүгээтэйгээ явж байгаа. Үүдний нөрөн ч хамаагүй пүгээ дэлгээд ондчихно. Төг болохгүй. Та харгалыг бол хамаагүй би үүднийг ерөөдөө бас буйныг гарахгүй бузрыг оруулахгүй гэдэг ерөөдөө хамаагүй тэнд ингээд зүгээр ирсэн. Тэр оцоогоо суузанд хоноос долоон дээр хамаагүй ингээд зүгээр хамаагүй захиа сууж. Хүндэл асуудал байна. Тэгтээ одоо ингэж гуйж хэлэх хэрэгтэй. Манайш хил гайл ажил ихтэй. Шүн таныг амар тайван унтуулж чадахгүй түр таргал гараа явж магадгүй шүү дээ. Хамаагүй тэгвэл цуг гараал тавьчих чинь. Тийм үү. Ерөөсөө ингээд таны хошгоо хамаагүй ингээд дагуулаад явчих. Үнэн биз? Үнэн гэхдээ өнөртөх чадвар болмоо гэдгийг ойлгож байгаа. Тийм. Би өдөр Тэг болохгүй би танад ч байгаа ч. За өдөр шөнөгүй ажилтг болохоор зовлонтол байдаг. Тэгээ хүн амтаа оруулахаас жоохон тийм л дээ. Яг учир мэдэх залуу байна. Ойлгож тийм үү. Тэхүү. За давай. За. Таны алдар юм бэ? Миний алдар мөнгө очрын дэмдээ орлоо. Данд мөхчрийн дамд орол. Намайг алтан дөрөв гэдэг. За. Ямар хүн билээс харж байсан юм байна. Тэр нууна ч өнгөөр жоохон яалаа би. Хэд орж ирэх зөндөө тусаад орж ирдэг л дээ. Та тоноо тэгээ буудал байхгүй байна. Туслаач өрөөч гэл. Тэгэл чинь хийлэг айл газар чаа хэцүү шүү дээ. Тийм л байна тий. За та хэдэн жил энэ дөрөв төвцөг өмсөд ерөөд энэ албанд үүрэг гүйцэтгэхэд явж байна. Би одоо 20 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээ одоо энэ Сэлэнгэ аймагт айлын газар ирээд яг жил нэг сар болж юм да. Тэгээ дараагаар томдогч ирээд. Урд нь бол хятадын гэдэг нэс одоо хятадын хэл дээр замуудад ажиллаж яасан, буян тухайд ажиллаж байлаа. Тэгээд гавалтаа ховдгал бие яхсан яриануд би ажилласан газар зөндөө битгий. Тэгээд ахмад сайхан ажиллагаад нэг сургаал дэмжихэд өдөө өрсөн. Тэгээд энэ албанд их орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын төлөө найр холбоо сэтгэдэг юм да. Манай хамт олоо. Эдийн засгийн аюулгүй байдал. Нэрээ эдийн засгийн аюулгүй байдал шүү дээ энэ чинь нэрээ. Эдийн засгийн аюулгүй байдал маш чухал улс орныг өгч дэвшигт. Дэлхийн нийтээр л тэр тал руу зарж байна. Тийм л юм байна. За. Хүмүүний өдөр таныг одоо бол даргаа гэдэг, дамжин хорлоо даргаа гэдэг бах. Ер нь анх хизээ ер нь ингээ байцаагч. Ерөөсөө даргуулаад ирчихгүй шүү дээ. Ер нь хэдэн хоног цааш ингээ байцаагч болоод ер нь аль сурвалт гэсэд энэ одоо ингээд ихний орныхоо хойморт нь эдийн засгийн аюулгүй байдлыг хангаад ингээд сахиад сууж байна. За энэ бол түүхтэй л дээ. Одоо гайлын байгууллагт би 1997 оны сүүлээр шалгач гэсэн албан тушаалтаараа томилгчлээ. Улаанбаатар хотын гайлт. Тэгээд тэнд шалгачаар ажиллаа. Тодорхой хугацаанд дараа нь чиглүүлэх курс төгслөө. Тэгээд гайл улсын байцаагчийн тангарагж энэ их мөрөгтэй албан томилгдсон да. Тэгээд энэ шалгачаас л өдөр хүртэл дарга хүртэл энэ гайлын албанд 20 жил явж байна. Ажлын хэзээгээр дуусвал хизээ тагчтай ярих бол би одоо 30 минутын ажил байна. за би таны хүлээж өгье. Тэгээд жоохон хүлээж өгье. Тэгэхээр ихэд тэр шалгын энтрийг жоохон надад танилцуулж өгөөч. Би болох уу? Болно. За тэгье тэгүү. За тэгье. Суудсан байгаа нохотоо танилцахыг хүсэж байна. Тэр бол гайхалтай сургуультай биз? Сургуультай. Тэр манайхад гайд ерхий газрын эрч нохон албач байдгийг. Тэнд бэлтгэгдсэн одоо хөдөлгөөний хяналтын байцаагч одоо нохоо албандаас сургагдсан энэ сайхан манай одоо нохоо бол өөрийн нэг байцаагч гэж үздэг шүү дээ. Яг л байх. Одоо манай хамаг нүд чих болсон ганц сарга манай одоо манай эрч хатар шүү дээ. Тэгээ нохоог бол манай ажлаас явахгүй. Тэгээс манай гайл ерхий газраас удирдах байгууллагаас нохоо албыг хөгжүүлэх тал дээр маш их анхаарч байгаа. Тэгээ оронтой бүтцийн хүртэл хэмж өгсөн. Одоо ерөөдөө бол хүмүүс орж ирээд нүгээр ачаа бараагаа шалгуулад ингээ нэвтрэн. Тэгээд ерөөдөө фаст фуд шалгуулад өнөө биш үү гэдгээ тодруулчаад тэгээд цаашаа гараад ерөнхийдөө даваал ингэ явж чинь гэсэн. Тэгээ манайч одоо энэ талд орох тал нь байна. Нөгөө тал нь гарах тал нь. Гадна талдаа аптерийн хэрэгслээ үзнэ. Дотор талд бол зорчигчийн үзлэг явдаг байхгүй. За хяналтын үзлэг ороод. За тийм. Манай гонт чек хүүхдээ. За. 1912 онд Богдын засгийн газрын Богдын зарилгаар энэ Алтан булгийн энэ бонтыг анх үүсгэн байгуулсан юм бил. Тэрнээс хойш одоо өнөөдөр 105 дахь жилдээ золгож байгаа юм байна. Тий, 105 дахь жил. Тий, ер нь Монголын гайлын хамгийн анхны ууган гайлын газар хороо гэж ойлгоцсон. Одоо газар болтоо өргөжөөд явж байна да. Тэгээ одоо өөр анхны одоо энэ хуучин цайны зам Аз Европыг холбосон ганц тийм бомб хот байсан юм л шүү дээ. Маймач хот гэж одоо суурны энэ хашааны цаана байгаа. Алтан булгийн түүхийн музейд бол маш тодорхой байдаг юм лээ. Түүхийн судлаад уншаад.
Тэгээ одоо ингээ өргөжсөн улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын төлөө бол улс орноос засгийн газар маш их анхаарал тавьдаг. Тэгээ одоо нэг жишээ бол энэ эрдэнэтийн тоног төхөөрөмж гэнэ. Энэ одоо том тэрэг ороод 5,000 уншигдаал бүх бүрдүүл тэгэл гараал эзэндээ ачаан болгоно. Ямар бузар байр гэдгийг бүгдийг Тэгээ бузрыг ямар ч бузар оруулахгүй. оруулахгүй. Тий. Өөйтэй. Тий. Буйныг ч гаргахгүй. Хоёр талд хоёуланд ажилладаг. Бас буйныг гарахгүй нэрээ тийм. Тий шүү дээ. Бузрыг оруулахгүй буйныг гаргахгүй. Тэгээс одоо би их баяртай байгаа өнөөдөр энэ 105 жилийн өмнө энэ жижиг тэргийн эрдэнэтийн гэж одоо суудлын тэргийг энэ эрдэнэтийн аппарат дээр баригдсан байна. Одоо энэ жижиг барьсан боос энийг одоо ашиглалтанд өгөөд одоо дөнгөж 2-3 хонч. Тийм ганцхан бузрыг оруулахгүй ш нэрийн нэрlэж бас буйныг гарахгүй ш. Тий шүү дээ. Хоёуланд тий. Тэгээ одоо манай нэрээ. энэ ханаас орж зорчигчд бол одоо хилгээл дээр удах, цаг хугацаа алдах, бизнес эрхлэлт бол тийм боломж их байгуулсан. Хараа Тони. Юу гинэ? Аяа андам энэ чи хаалгын минь тогшооч. Танай төрний нэвтрүүлэг хэлж байна. Одоо бүгдээрээ буйны бузрыг оруулахгүй гэсэн үрээтэй гайлихныг зорно гэж. Гайлихныг бид нар янз бүрээр хардаг. Алга дэшин тэнийлэхгүй бол ажлаа явуулдаггүй хүн сурталтай гэж хардаг. Гэхдээ тэдний өрөө бол өнөөдөр бидний зүрхэн тушаа байдаг хамгийн гайхалтай өрөө мөн. Тэгэхээр гайлихныг байцаагчид очиж хонио гэж зорьсон юм. Тэгээ бүгд нэр одоо сэлэнг рүү алтан булгийн бомтыг зорцгоё. Хоноолны хаагт сэтгэлтэй байна. За бид хөлийн цэргийн шалган нэвтрүүлэхээр ороод одоо алтан булгийн бомб дээр ирсэн байж байна. Ерөөсөө одоо ийшээ тав алхахад Монгол улсынхаа хилээс гараад хүний атханд орно гэсэн үг. Тэгэхээр одоо энэ бол алтан булаг бомбын ерөөдөө бол манай гайлихны офис монголчуудын маань нэвтэрдэг ийм шугам байгаа. За ингээ бүгдээрээ хон хайлаа хайцгаая. Хараа Тони. Юу гинэ? Аяа андам энэ чи хаалгын минь тогшооч. Танай төрний нэвтрүүлэг хэлж байна. Одоо бүгдээрээ буйны бузрыг оруулахгүй гэсэн үрээтэй гайлихныг зорно гэж. Гайлихныг бид нар янз бүрээр хардаг. Алга дэшин тэнийлэхгүй бол ажлаа явуулдаггүй хүн сурталтай гэж хардаг. Гэхдээ тэдний өрөө бол өнөөдөр бидний зүрхэн тушаа байдаг хамгийн гайхалтай өрөө мөн. Тэгэхээр гайлихныг байцаагчид очиж хонио гэж зорьсон юм. Тэгээ бүгд нэр одоо сэлэнг рүү алтан булгийн бомтыг зорцгоё. Хоноолны хаагт сэтгэлтэй байна. За бид хөлийн цэргийн шалган нэвтрүүлэхээр ороод одоо алтан булгийн бомб дээр ирсэн байж байна. Ерөөсөө одоо ийшээ тав алхахад Монгол улсынхаа хилээс гараад хүний атханд орно гэсэн үг. Тэгэхээр одоо энэ бол алтан булаг бомбын ерөөдөө бол манай гайлихны офис монголчуудын маань нэвтэрдэг ийм шугам байгаа. За ингээ бүгдээрээ хон хайлаа хайцгаая. Самано. Я Монголд байгаа ч нэр Монголоос л Улаанбаатараас явж байгаа маа. Өнөөдөр би танад ч томчийдэг хүн. Гэхдээ өвөн ч одоо айтайхан сонсогч юм дээ. Тэгвэл би бол одоо өнөөдөр ингээд
нөгөө бүтэн маргааш өглөө хүртэл ажиллах юм нөгөө юу тэгээ өөрийнхөө үүрэг тийм үүрэг хүлээчихсний зогсож юм л та. 24 цаг тийм дээр. Тийм. Тийм шүү дээ. Тийм тэгээд бид ч одоо ингээд нөгөө нэг ээлжээр гардаг учраас одоо дахиад дараагийн хүн ирэхээс нааштай ингээд ээлжлэгч болдог. Нөгөө үүрэг хүлээгээл нөгөө төрийн албач одоо ингээд нэг цөмөрөл ингээд байж идэг. Ийм л албач шүү дээ. За яг хөө дүүн одоо хаана энийг хайсан дээр үү? Яг энэ хилийн шоуны яг наг нүрээд ирсэн байж идэг. Нийцүүлв. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч манай. За, дамдуурлах. За. Одоо тэгээд та хоёр одоо айлд хэдэн жил ажиллаж байгаа юм бэ? Би одоо 20 дахь жилдээ ажиллаж байна. 20 дахь жилдээ. Тий. Энэ 20 жил болж байна. Ерөөдөө яагаад ер нь ингээд анх айлын байгууллагад ажиллая, энэ мэргэжлээс болсон юм бэ ер нь? Би ерөнхийдөө өөрөө их сургуулийн гадаад худалдааны мэргэжлээ юм л дээ. Тэгээ анх их сургууль өсөөл комплекс импорт хангамжны гэтлэгч байсан. 88 онд тэнд би эдийн засгчаар дамжигдаад. Тэгээд гадаад худалдааны чиглэлээр ажиллаж ирсэн. Тэр бол үндсэндээ одоо севиорнуудын тусламжаар зээл тусламжийн байгуулах зээлийн баз гэдэг байсан байхгүй. Тэнд ангацсан гадаад худалдааг бол тэнд эрхэлж эхэлсэн. Тэгэл айлын байгууллагууд болмаар зах зээл болоо шилжээд энэ мэргэжлийн дагуу явж байгаа. Мэргэжлийн дагуу явж байгаа. Тий. Одоо ингэ явж байгаа аймагуудаас гэж тоолвол таны одоо хэд аймаг одоо энэ хэд одоо хэлний боолт вэ? За би ч одоо Улаанбаатараас гаргаа эхэлсэн. Улаанбаатар. Тий. Улаанбаатарт байхдаа бас гавалтад ажиллаж үзлээ. Хавдад ажиллаж үзлээ. Замуудад нэлээд олон жил ажилласан. Дарамтлууд тушаал гарч явж ажиллаж үзсэн. Тэгээд одоо сэлэнгийн айлд ирчээд байж энэ. Буян тухайг айлд ажилласан. Гэрийнхээ эзэгтэй танилцсанаа. За баярлалаа гэж. Сууж байгаа. За. Таны алдар юм бэ? Сод гэрэл. Сод гэрэл. Сод гэрэл. За, содогч маань хаана ямар албачлаг вэ? Санхүү эдийн засгийн их сургуульд номын сан эрхлэгч юм. Оо за. Хэдэн жил танилж ин та хоёр маань? За бид хоёр 84 онд 20 байсан ба. 84 20 байсан. Тэрнээс хэд болж байгаа? 33 4 жил болж шүү дээ. 34 жил болж шүү дээ. Тий. Анх нэгтэй танилцахтаа ерөн гайлын хүн бүтэхгүй юм байна. Ерөөс ингэ тойроо яваад ах юм байна. Ер нь төв цаашаа гэж бодсон юм. Гүү бит хоёр чи 1971 онд нэгдүгээр ангид орж ирсэн хоёр байхгүй. Оо за. Тий, 10 жилийн нэг ангийн нэгдүгээр анги. Зөв тэр байна. Тийм болох. Оо, яг юмдээ багч вэ? За, яасан сайхан юм. Одоо тэгээд ихнэр гэж тэрхээр шал өөр үстэй юм. Шал өөр. Одоо бол ингээд ганцаараа ингээд байж байна. Одоо ингээд ганцаараа чирнэ ажил дээр болцсон байна да. Тэр нь ч одоо 24 цагийн бомбд тогтохаараа бол ажил дээр л ихэнх цаг өнгөрнө. За та хоёр нэртэйгээ танилцуулаач. Энд ч одоо юу гэдэг юм гайлчтаас ерөөд ингээд хойроод явж байгаа юм гайлчтай хайр томлогцсон ажилтаа зориулсан байшин юм ба шүү дээ. Тэр манайхаа гайл ажилтны байрууд байдаг. Алтан булгийн гайл орохж анхан хоёр гэртээ байгуулсан тийм түүх байдаг юм билэ. Хоёр гэртээ. Тий. Одоо манай ажил дээр зураг байж байгаа. Тэгээ лог таны зарилгаар байгуулах. Тэрнээс хойш 105 жилийн ойтоос олгож байна. Гайлын түүх гэдэг чинь манай Монголын түүх шүү дээ. Түүх дээрээсөө тийм. Аюулгүй байдлын түүх шүү дээ. Гадаад худалдааг бол маш чухал. Улс орны одоо оршин тогтоох гол их үндэс шүү дээ. Тэгээ бодлого яаж авах вэ? Гайлын татвар тарифыг бодлогоор зохицуулна. Одоо тэр л сайн байж татвар тарифаас хамгаалж төрийн байгууллагч нь улс орнод ижиж явах гэж ойлгодог шүү дээ. Тэгэхээр энэ дээр л одоо нэг хүн ч гэсэн эрхэм хангахтаа өмнөж улс орондоо хийх бүтээгээсэй л гэж боддог да. Тэр яг хөө. За. Энэ тийм сүргийн эдийн зураг байх шиг байна. За энэ би сүүлийн үед яг урд нь би чи одоо урд хил дээр хахад хөгжим тоглодог гэсэн юм аа. Хөгжим тоглодог. Сайн харагдаад байлаа. Тэнд нэг цагаан гитар харагдаад, линдас гитар гитар бүр амьдэрдэг. Анх яг дэс сургуульд би чинь бас нэг 3 жил ажиллаж байгаад орсон. Тэр нь ягаад тэгэхээр 10 дугаар төгсчөөд хөгжим тоглох сонирхолтой байсан. Тэнгүүтээ хөгс залуучууд найрамд паркт хөгжимчтэй шалгах гэж орчдөг. Ангийнхаа залуутай. За. Тэгээд би чинь Сэдэн бол Болоотовгийн харьяа хөгс залуучууд найрамд паркийн дөмөн хамтлаг гэж байсан. Дөмөн. Тэгээ дөмөн гэж сүүлдээ ундраа болоод. Тэр хамтлагт 3 жил хөгжим тоглосон. За. Тэгээ сайхан тоглоо байжсэн манай хамтлагч гайгүй байлаа. Улс орны бүхэл хэрэгцээтэй юм тоглол явдаг байлаа. Тэгсэн чинь цэргийн зарлан ирээд
Асуудал биш нь үстэ. Энэ сайхан залуучуудын хамтлаг байгуулаад тоглоод байна. Эднээс хэрэгтэй явуул гэдэг. Тэгээд нөгөө Сэдэмэл палата тэр орлоо доо. Додонгоо төдөөг эвийн дуран дарга байсан. Ийм асуудал боллоо гэдэг. Яг бол бас бид зэрэгтэй явах гээд байна. За ганцхан л гарцвэ. Үнэхээр та нар зэрэгтэй явахгүй бол ажилтнаа зөв элстэй шалгалт өгнө. За нөгөө хүн сайхан тоглосон, асуудал гаргаагүй, хамтлаг сайхан өгчөж байгаа. Энэ иргэн буй хийх ёстой үүрэг учраас явах нь зөв. Гэхдээ яг нэг боломж олгоё. Бидний чадхал юм нэгэд. Элстэй шалгалтын. Ер нь зэрэгт явмааргүй байна гэж та орсон юм байна шүү дээ. Яг одоо ийм боллоо, хамтлаг тарлаа гэж орж байгаа. За. Явал явчих байсан. Тэр хөгжмөд тоглоом. Би ч яг тэгэхэд очсон бол одоо Чингисийн жагаа ахтайгаа тэр оч хамтлагт очих байсан байхгүй. Тэгсэн чинь яаж байгаа байхгүй. Хамтлагт тарлаа гэдэг үднээс очиж байгаа. За яг та нар сургууль соёлоор яг хамтлагч нарахгүй байж болно гэдэг. Тэгээд конкурс өгөөд Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн орлоо. Тэнцэд орчлоо тэр чинь. Тэгэл би тэр чинь зэрэг татлагын үе чинь зэрэг байдаг гэсэн баг. Урд нь суур шалгалтанд тэнцвэл зэрэгээс чөлөөлдөг. Тэгэл асуудал шийдэж. Манай ангийн 10 жилийн найз Батбаатар гээд сайн бөмбөр тоглогчтой байлаа. Зэргийн зарлаж ирсэн баг. Тэгээ манай политехникийн дэд сургуульд ороод би их сургуулийн эдийн засгт ороод тэгэл эргээд хамтлаглаар очиж тоглодог л байсан бас. Хоёул үлдсэн юм чинь. Тэгээд яг аажимда нэг сургуулийнхаа хамтлагт орно гэсэн. Монгол Улсын их сургуулийн эрдэм хамтлагт. Дооч хөгжимч болоо. Дооч хөгжимч болоо. Тий, ер нь дооч хөгжимч л дээ. Хичээлээ хийгээл төгсөөл 4 жил их сургуулаа төгсөөл. Тэгээд эдийн засгч статистикч мэрэгчлээ болоод комплекс импорт хангамжийн нэгдэл хоёр хэлэгдээд. Тэгээд тэнд очиж дахиж нэг хамтлаг байгуулад 90 үеийн хамтлаг 88 онд юм байна. Тэр хамтлаг маш сайн явж байсан. Тэгээд яг зах зээлний шуурганаар манай хангамж байгуулах. Одоо өнөө үеийн цаг үед нийцэхэр болно эцэст. Тий. Тэгээд гадаад худалдааны байгууллагаар явсан төхөх маань тэр байхгүй. Сүүлийн 2 жил гарна болж байгаа 3 жил өг дугуй спорт ороод байгаа. Тий. За. Тэгээд Мерида Монголиа гэдэг дугуй холбоо байдаг. Тэгээд манай найз нөхдөд байсан. Тэгээд нэг үүсгэн байгуулцагт нас оролцсон. Тэгээд тэр дугуй холбоо одоо энд бас өргөжүүлээд Сэлэнг аймагт Мерида салбарын одоо хойдоор хийж энэ салбарын их дугуй манал. Одоо энэ мэндээс даалтан бүлгийн бомб руу дуудах явчих уу? Явна. Муу за. Дулаан цагт бол бид нар 7 хоногт 3 даалтан бүлгэнд очдөг би. Өглөө ажил суулгаас. Тэгээд ажлаа шалгах чинь. Тийм л болсон. Тэгээд яг манай гайлын бол одоохондоо гайл дээр Сэлэнг аймагт Мерида дугуй холбоо үүссэн. Бас түүх бичигдэх баг. Манай хол өөртөө бол 35 дугуйчин байгаа. Зарим нь одоо Улаанбаатар дээр шилжээд явж байна. Тэгээд яг гайлын байгууллага юм бол спортоор хичээл хэрэгтэй. Энэ бол эрүүлэнд маш чухал юм байгаа байхгүй юу? За ингээд энэ 72 шүү дээ. 72 он зураг юм уу энэ. 72 он зураг. Тий, 72 он. Гэхдээ 71 онд одоо 31 дугаар сургуульд анх 1 дугаар хэсэг орж илаа. Тэгээд хотод төрж өссөн юм уу та? Гүү, нэрээс Өсгөл аймгийн хангас маань баталт. За. Тэр бас хүүхдтэй. Яагаад энэ гайлд орсон түүхээс тэрнээс уяатай байж магадгүй ч боддог. Миний таахнуу сэрэнгэж нэг үгэн байсан. Би өдөр өссөн байхгүй юу? Багтаа ээж хоёр манай аачлал зуны хамт тулгуур явдаг. Тэр одоо дамжлаг бааз. Одоо бараа 5 оноос хойш баруун 5 аймгийн хангадаг тийм Өсгөл аймгийн хангас юм чинь тийм. Дамжлаг бааз байлаа шүү дээ. Тэнд миний өвөө тэр мал баазд ажилладаг. Улмаар дарга нь болсон. Тэгээд тэр хангас маань хамгийн анхны нэгдлийн дараа миний өвөө байсан байхгүй юу? Би өдөр ерөнхийдөө хүмүүжиж өссөн. Тэгээд тэр хэлэг гайл гэдэг бол тэр хангас одоогийн хангын бомб төр өссөн байхгүй юу? Мал бааз дээр. Тэр 56 онд байгууллагт манай өвөл анхных нь тэр баазыг эрхэлж байгуулсан. Жинхэнэ бас нэг л тэгэл сүү тослын мэрэгчлэн байгаа лагсаар тэр бомбыг хаагт байсан да. Тэгэл цаанаасаа ингээл тавилан гаруй висаар гал намайг айлыг байцуулчихсан. Айлыг байцуулчихсан. Садуурхан харддаг гэж боддгийг. Танай зэ. Жимсний хамттай шин төрлүүд нэмэгдлээ. Хүрээд рүү. Хайра, танаа цаг уу да. Юу гэнэ? Гэртээ ирж юу яриад байна чи? Миний часан цаг хэлээд байгаа мó? Дэлгүүрт танаа гэдэг ийм шин цаг ирчих.
Одоо манай гэрийн цай танаа цай болсон. Цайны эх орон Шри Ланкаас ирсэн жинхэнэ байгалийн гаралтай цай манай гэрийн цай танаа цай. За энэ зураг. За энэ манай гэр бүл байна. Энэ одоо 2002 оны зураг юм да. Одоо батгад. Манай хүүхдүүд жоохон байсан. Миний хүү оюутан байсан. Миний охин ч 40 жил байлгүй яалаа. Тэгээд нэг ахвалс нэг орж ирэл. Самууд ажиллаж байсан. Тэгээд ахвалсан зураг. Сайхан мэдээ. Одоо миний хүүхэд одоо 33 төрөвтэй шүү дээ. Охин маань 28 таа. Одоо миний хүү чинь 2 сайхан хүү охин надад бийсэн ач. Охин маань нэг хүүтэй. Тэр одоо сайхан тустай ажиллалт өмрөө гэдэг 90 сар сайхан амьдарч байна. Тэгэл төрөөний сүлдөршөөгөө залбираа явдаг шүү дээ. Төрөөний сүлдөршөө. За миний албан ажиллагаа төрөөний сүлдөршөө. Гэхдээ энэ зүр хүүхдүүд одоо энэ гайлын болон хилийн цэргийн ерөн төрсөн бас гайлынхныг одоо гайлын өмнө тонж байгаа учраас гайлынхын ч одоо хүүхдүүд нэг олон сургууль хийсээд энд чухал нэг хамт олонтой болно. Хаалтын ховдод очихоор нэг ангитай, говьолтод очихоор л бас нэг ангитай. Бас ингээл бас хөрх хавж дагаад л ингээл хөтлөөлгүй үүдээ байгаа. Манай бас үнэхээр чинь сэтгэлээр тэгж явж байгаа. Зүрхээрээ. Одоо нөхөр нь тэнд, хүүхдүүд нь тэнд ингээл өчнөө газар байдаг байхгүй. Дандаа асуудал явж очив. За чи ихлэд хувийн амьдралаа зохицуулж байгаа. Тийм байж бол чи улсын ажлыг дуртай бол тэрийгээ чи ямар ч асуудалгүй зохицуул та наа чинь асуудал биш шүү дээ. Та нар өгсөн байгаа үстэй гэдэг. Тэгээ сайхан нэрэж гаргацдаг байхгүй. Дандаа асуудал ярьж чадсан. Одоо 140 50 хүн өдөртөж чинь одоо айлын ирүүн шиг байхгүй болтгүй байхгүй. Янз бүр асуудал ирэх шүү. За цаашаа явъя. За. Намаас ч за энэ манай гэрүүлэн. За. Арон зоог дандаа сатагч чинь газар нутаг. Тий. Хилдэж өглөж байгаа. Өнөөдөр их яасан даллахтай чинь юу гэсэн хэлээ манай ихнэр ирлээ. Дээр нь та нэмж ирлээ. Биш нэлээ бас орчлохгүй их нэртэй өнөөдөр аялах номоор байдаг яана. Өнөөдөр амраас тест ихнэрийн хоолыг идэх нь шүү дээ. Тийм баяртай байна тий. Сайхан. Аяач сайхан хоол гэдэг юм нэг сар мартахгүй гоор хоол хийчихлээ. Яхаараа? Хаяа хоол хийж хөрөө сар мартахгүй хоол хийж өгөө явчих. Сар мартахгүй өөр зовлонтой өөр сар мартахгүй. Тэгтээ тэгсэн дээ. Их л гараад ахсгаад ээж байгаа. Гиндүүлээд ороод ирлээ. За жоохон цаг авч байгаа болох хаа тэгээд. Хамгийн харин бүр гайхалтай хоолн дээр ороод ирсэн юм шүү. Тийм тийм. Уугийн аяг сайн хоол идэг. Би нэг хоо сайн хоол идэггүй. Яг үнийг хэлэхэд манай уугийн ганцаараа олон жилийн ишээ тийшээ явсараад хоолоо баш сайн хийнэ. Би ерөөхдөө нөхөр дээрээ ирж сайхан хоол хийл гэж идэж ер нь жоохон эрхэлдэг. Одоо эрхлэх цагийг энэ чинь нэг хумсалж явах шиг байна. Уучлаарай. Би юм хэлцгөө. За ер нь л хоёулаа хоол хийхгүй л энэ болох нь вэ шүү дээ ер нь. Тэгин дээ. Өмнө ирсэн чи төлөвлөгөө буруугаар ирлээ тий. Тийм буруу ирлээ. За цаашаа явъя. За энэ дэстэ танил. Тий. Дугуйны бүр хаамрны өнөр өнгөрч байна. Энэ манай би сая ихнэр ирээд би тэнцэж очсон. Манай ихнэр 100 хүн л да. Дагаад намайг ганц дэмжигч миний 100 хүнд байхгүй. Хотод. Тэгээд өглөө цэцэрлэг төрөлн бас нэг 3 төт орчихсон би баярлалаа. Тэгээ намайг аль аялал явна дандаа намайг дагж явна. Яаж энэ сонирхол тэгээ ундээ. Тэгээ одоо энэ дэр бол маргааш өглөө тэр орой морой хоёлоо унаа гээд дугуйгаа бэлтцсэн байгаа. Оо за. Ер нь хаагцсан манай одоо ач зээний хүртэл дугуйтай бүгд. Энэ бас олон замыг дуусан сая солонгос 630 км явж. Тулаад ирсэн дугуй нь. Тулаад ирсэн дугуй. Өсгөл нураар 2 явцсан дугуй. За. Энэ дэ хайртай би. Мерида гэж юм карбон дугуйгаа. Хаанх дугуй? Энэ Тайваны дугуй юм байна. Тайван дугуй. Тийм. Тайван чинь Мерида гэдэг компани бол их мундаг юм байлээ судалсан. Жилд Европын холбоотой улс 2 сая 500 нийлүүлдэг юм байлээ. Европын холбоо энэ Меридаг л унд юм байлээ. Giant Merida гэсэн Тайваны дугуйланд юм байлээ шүү дээ. Тийм. Challenge back market энэ айгуу сайн дээгүүр байранд ордог тийм дугуйнууд байна. Одоо та шалгагчаас эхлээл одоо бол ингээд энд бомтын алтан булгийн бомтын ингээд дараах хийж байна. Сүхбаатар бом. Сүхбаатар гайлын газар. Сүхбаатар гайлын газар ингээд тий. Сүхбаатар гайлын газрын дараах хийж байна. Тэр ингээд дарга шалгагчаас ингээд дарга болтлох энэ ерхийдөө энэ ийм замналд амьдралд энэ гайлын амьдралд дарга болох гэж одоо энэ албан тушаал ингэж өгсөж энэ ажилдаа үнэнч байж өнөөдөр шалгачаас илүү хариуцлага хүлээгээд 140 50 хүний арга гэрийг бас нийгмийн хариуцлага ингэ дагаад явна гэхэд өдийг хүрх энэ занд тань зүгээр яг ямар зарчим ямар бодол хамгийн их тань нөлөөлж өдий зэрэгтэй та ингэ
тань ингэж авч явж ийн гэж боддог уу? Та өөрөө авч явж ийн гэж боддог уу? Хүн өөрөөр л ялах хэрэгтэй. Зөндөө одоо хэцүү зөндөө биш ч манай гайл ажиллаж хэцүү. Сайн муу айлэгдэн тий. Цаашаалагч болдог. Энэ аль болохоор одоо манайд ч сайн нэртэнд багтаа тэгээд хэвлэл мэдээлэл зөндөл нэг гардаг л байлаа. Одоо энэ сүүлийн үед гайгүй усран хөгжөөд байгаа юм уу? Одоо бизнес эрхлэлтийн ухамсар сэргээд байгаа юм уу? Манай удирдлагууд сайн байна уу те? Энэ менежмент нэг сайн явж байгаа. Хөгжиж байгаа манайх. Одоо цахим гайл болсон. Энэ одоо маш сайн програм хөвшүүлс манай гайл хэрэгжиж байгаа. Бүхэн онлайн болсон. Энэ бүртгэлд авсан машин хаа Монголын бүх момтуудаар ингээл хяналтанд орж шít. Тэгэл энэтэй үлдэх нь гарах нь ямар бараа таваараар бүх мэдээллийг одоо манай гайл ерөнхий газар дээр эрсдлийн алба тооцоо болж байна. Хяналтын алба ажиллаж байна. Бүрдүүлэлтийн алба чиглэлээр бүгд нь хяналт тавиад ажилладаг харилцаа холбоо сайжирсан. Мэдээлэл сайжирсан. Тийм болохоор одоо ямар ч асуудал. Тэгэхээр өөрөө сайн хийсэн юмдаа эзэн хариуцлагатай өөргөө сайн биелүүлдэг. Их дарахад сайн хэлэх хэрэгтэй. Хэлэх хэрэгтэй. Тий. Зарчим тэр хууль дүрмийн сайн биелүүлээд өөрөө ямар зарчим шаардлага тавьдгийг. Хууль ёсны шаардлага сайн давах мэдлэг боловсрол хэрэгтэй. Тэгжээж энэ чинь явна шүү дээ. За эсээ өөр нэг юу вэ? За энд яг энэ миний амралтын өрөө байдаа. Энд л тийм да тэгээд далбанд орол биш хөлөнд орол төрөөмөс үлдэршээгээл өнөөдөр одоо Монгол улстай юу хийж бүтээч үү тийм ээ? Үйлс засаглалд юу өгөө татвар орлого маань юу болж байна? Тэмцэрэгт орол хүч чинь улсад мэдлэг боловсрол муу байна уу гэл зөндөө бодсоор явчих та. Тэгээд сайхан бичээд өглөөний амд юм алдаа гаргасан байна. Тэрэн дээр хичээгээр анхаараа гэл. Өглөө алтан болгоод дугаарч димөр хүчэл ирдэг байхгүй. Тэгээд уран мөхгүй болохгүй хүнийг одоо ууц нь болохоор яг үгэлээ уран нь болохоор ууц нь хол гэдэг үстэй. Тэгээд би нэг тиймэрхүү зарчимтай л байдаг. Байцаагч нартай хайрын дотор хаалга авах хэрэгтэй. Тэгээд очиод үгэлэндээ зарим нүгэлцгийг зарим дургуур дуурахгүй тэгэл. Энэ чинь хэлээд юм дөө нүдэнд яаж ажил тамдах хандлага. Би ерөөхдөө бас нэг судалгаа энэ төр харсан чинь гайлынхны гэр бүл салт их байдаг гэж. Ахтай харахгүй шүү дээ. Чи ингээд хин гэсэн ингээд өөрийнхөө бас дуртай мэрэгжлэрээ сонгоод тушаал аваад тангараг өргөсөн хүмүүс чинь яв гэхэд л явхаас арга байхгүй. Тэгэхээр би болохоор сэтгэл холдно гэж те. Тэгээд одоо энэ чинь ингээд явахтай нэг залуучуудын хооронд биендээ үл итгэхгүй байхын төр хандлага гардаг л байх. Энэ асуудал их чухал асуудал байна те. Тэр айгүй хүнд асуудал. Тэр нийгмийн асуудлыг одоо энэ бодолцох хэрэгтэй байна. Сэлгэн ажиллах юм дээр бол. Одоо залуучуудыг одоо дөнгөж амьдрал төл тавьсан залуучуудыг одоо ахмад хэл бодох бол үндсэн хариуцж байгаа байгууллага төрн бодох бол бас хэцүү л дээ. Зөндөө хэцүү асуудал. Тэнд ажиллаад ирэн хизээ явахаа мэдэхгүй. Хизээ тушаалаа мэдэхгүй шээ. Улс орны хэрэгцээ газар л явж байгаа. Тэр зөв л дөө. Тэр журмнаас зөв талаас л гарсан баг. Гэхдээ тэрийг бас арай бас жоохон бодох хэрэгтэй юм билээ. Энэ дэрж ажиллаж байгаа байцаагч чинь тэгэл эртний түүх сургуульд тэгэл 9 сар болгож байгаа бүжгийн хамгаалдаг. Тэгээ хүүхд дотор сургууль байдаг. Хэдэн авчрах сургууль байхгүй яах вэ гэл. За чинь төвчээд байж байгаа болох байлгүй дээ. Тэгээд хэлдэг шүү дээ. Гэтэ хүмүүсийн тэр нэг ажиллаж байгаа бүр сэтгэлийн би харахаар бүр багтаад байдаг. Миний таньдаг турандаа байдаг. Нэлийн зэрэгт олон жил ажилласан. Ахын эх орныхоо лийн зурсаар нар зүг тойрсорон байгаад би эцэстээ эх орныхоо хойморт гээд алтан болгоос би тэтгэвртэй гарч байгаа маа гэдэг. Тэр хүний тэр нэг ярьж байгаа тэр нэг бүр нэг бахтам сайхан байгаа нь тэр чи гэр бүл нь бас тэнд чи ингээл хөрөхөд агаад л чимдаан өрөөд яваадсан байгаа шүү дээ. Тэгтэл тэрийг ингэж бахтам надад ярьж байгаа нь үнэхээр сайхан санагдд юм бэл. Амьдралын бахархалтай тэр бол. Эрхэм зорилгод улс орны бодлого нэг дуурт байлгуулах. Бас өөрийгөө бодлогуул явах. Тэгтэл ерөнхийдөө эх орн гэдэг Монгол улс гэдэг төлөв дээр явах хэрэгтэй шүү. Яваасагчтай тэгж хэлдэг. Нэр орондоо ч тэгдэг. За тушаал гарсан шүү явлаа шүү. Хийж бүтээх юм аа. Эцэс хүнд түүх үлдэнэ. Тэгээд өөр хүүхдэд одоо бахалтай болов гэж боддог шүү дээ. Би ч өөрөө хэл дээр төрсэн хүн тэгээд одоо яг энэ суман дээр ирсэн болохоор тэгээд энэ дотроо жоохон бахалтай шүү бас тийм.
Нэг туршлага хэрэгтэй. Тэгэлгүй яах Тий. вэ? За цааш явъя. За энэ дэс нэг өөр амралт Энэ даавал тий. Таны зочин яг одоо манайх чинь нэг одоо 90. Нэг сургалт судалгаа гайл тэгэл гайл юуны газраас усууд ирнэ шүү дээ. Тэгэл төсөв хэцүү шүү дээ. Тэр бол үнэтэй бодлоо яагаад байхгүй тийм ээ. Айлхаар л одоо дотоод нөөц болсон ашиглана шүү дээ. Ажлын цааны газар олон нөхч нь. Тэгээ боломжтой манай тайр ингээд унтчих ярьж өрөөд ажлын төрлөө яриад нэг 3 чигт юм ганцаараа онч. Тэгээ сайхан анцтай жилеттэй байцаагчтай өөрөөсөө санал асууж байгаа тэгэл явуулна шүү дээ. Энэ хансаг хэрэглээ байхгүй гэдэг төрийн алуу төсөв мөнгөд баригддаг. Санхүү юм хэсэгцтэй. Тий. За. Танай цай. Жимсний амттай шин төрлүүд нэмэгдлээ. За. Ирүүл алдна юм болцоо. Ирүүл алдна. Тий. Ирүүлэр амьдрын доо. Арай бол энэ хаал идэх яах вэ тэгэл. Өдөр сайд чинь. Өглөө цагаа ээж ууж гарна. Содагч энэ байхгүй бахт энэ өөртөө ирээд нэг хоол мол хийгээд байхгүй юм хийхгүй. Ер нь өөртөө зориулж хийгээд чинь болцоо. Жохон л. Жохон бидтэй тавьчихдаг. Ажил дээр хоол идэж чинь. Ажил дээр идүүлээд чинь. Яг энэ манай гачны 24 цагийн бомб толгой манай ажилчид цаан хүнд их муутай явдаг юм шиг. Тийм тэгмүүдийнхэн цааны газар манайх цааны газарт олсон. Тэгээд манай дээр дагоочны захиал гар болгонд манайх нээж өгдөг юм шиг. Яг өртгөөр нээж өгдөг. Тэгээ нэг тийм хоол өртгөөр тий. Ямар ч ашиг байхгүй шүү ч яхэл. Тэгвэл чи манайд ажиллана гэдэг. Тэгээ өнгөрсөн төлөвийг хамжилттай болсон манайх их дуртай. Одоо айлын галтгаа ямар үү те? Манай байгууллагын галтгаа дүүрэн бахарлыг баярлдаг шүү байцагч нар бол өсөн гарцсан хоолунд дээчих ямар сайхан гэж. Тэгээд суугаад хоолой тэр гоё нэрэн бид нар ч бас те. Хүн чинь хоол идэхээр их гоё юм идэрхийлдэг юм билээ шүү. Тийм ер нь бол дарга бол хүний нэг төрөл мөн шүү дээ. Тийм үү тийм. Зарим нь бол дарга гэхлээр гэдэг юу идэх шүү дээ. Тийм үү байсан бас одоо тэр гайг болж эхэлж байгаа. Тайран тиймэрхүү байсан юм дараа үгүй визэн шалгачаас загнуулж үзлээ. Сүүлдээ одоо нэг жоохон зарчим шаардлага тавьж болж үзэж чинь те. Тэгээд хугацаагаар юм болдго юм байна л да ингээд те. Шатаараад. Содогч тас бол да цуг идэе. Сандлаа. Манай аа болохоор яг би тэмрийн багш үн л дээ. Бас манай ээж хоёулаа багш үн. Манай ээж хүмүүс одоо байгаа. Маш сайхан борлоо. Одоо бороод усан гавьяа тогш. Гэж Монгол хэлний багш байдаг. Дөрөв зуунд орж байгаа гэж. Тэгээд ээж мал чим ажилласаа ингэж чамаас юу ч ирэхгүй шүү. Одоо юу? Тийм. Ээжээс мөнгө авахгүй гэдэг зүгээр гэмнэ. Ганцаараа чи тэгээ хоол хэцүүтлээ гэдэг. Ээж нэр нэр. Тий, тэгээд ээжтэй тэгээд манай нэрээгүй урд багтаж ер нь хартуу тэгээд ажиллаа сайн шүү нөхөр мэл. Тэгээд сайхан санаа зүсүү гэдэг. Тэгээд зээж бол заяа ячдаг. Тийм ярьчаал тэгээд олон ярихгүй. Тэгээд би энэ төвөөр багш хөөхт болоод сүлдө дуунд орсон гэж хэлж боддог шүү дээ. Бас оо. Тий. Манай авч 6 дугаар сургууль их олон жил би төвөөр багш. Энэ хөшөөс одоо тэгээд бас дуунд орсон. Тэгээ манай авч би төвөөр багш одоо бурхан болсон л да. Гэхдээ тэр би тэмрийн багш би чинь байхдаа бас наваач энэ зүрийн л авч бүх мөх тэр спортын гимнастик тэр л авч хийжсэн. Зүгээр яаж болоогүй бас. Тий. Тэгээд одоо дуунд одоо өөртөө л амжилттай гэж боддог шүү дээ. Гайлэг дагсан амьдралд ерөөхдөө гэр бүл салт их байдаг гэж. Гэхдээ олон залуучууд одоо тий гайлын байгууллагад орохыг хүсэж байгаа. Тим тэмүүлэл зөндөө байгаа шүү дээ. Тэр гайлчин хүний гэргий байна гэдэг тэр одоо юу гэдэг нийт талаас багтам сайхан зүйл. Үнэхээр багтам сайхан зүйл. Гэхдээ нөгөө талаас бас баяр ёс болохын алдаад ч гэсэн ер нь нөхөр тэр гайл дээр буйны гарахгүй гэдэг ингээд сууж яхах нь гэр бүлээр ингээд бас сууж яхах нь хоёр хүүхдэд тэрврээд ингээд сууж яхах нь мэдээж хэцүү. Тэр мэдээж хэцүү. Энэ хүнийг нь яаж даван туулж ийн эмхтэй өнгөтэй агуулдаа тэр төвчээр ухаан үнэхээр агуулдаа ирхэн найзууд бол ер нь бол яг тулсан газар бол шүү дээ. Гэхдээ тэгэл зохицуулна шүү дээ. Ямар нэгэн байдлаар амралт дээр таарах юм бол хамт байхыг л ер нь аль аль нь хичээнэ. Манай гүнчсэг тий бүгдээрээ байхдаа хүүхдүүдийг байгаа үед ер нь л ажил тий амралт ялын зохицуулаад хамт байхыг л хичээс гэдэг. Ер нь залуучууд хоорондоо маш сайн ихтгэлцэл хэрэгтэй тий биеиндээ итгэдэг байх хэвээр. Тэгэх юм бол тэгэл ямар ч асуудал гарахгүй дээ. Итгэл хэрэгтэй.
өөр одоо юу ах уу тэгээ биеиндээ сайхан үг хэлдэг байх хэрэгтэй. За баяр. хоолой. Манай сайхан мах чанс байна. Гүзэний садад хэлсэн байна. За. Би бас энэ жоохон дуртай байдаг. Энэ шиг сарын биар авдаг чинь. Дараагийн дугаар танаад ерөөсөө танаад. За өстө ялчвал сарын ирчүүч авдаг хоол байна. Тий. Гэхдээ ирүүл юм а давс багтай. Ер нь эколож гэдэг. Тас багтаа тий. Тэгээ явчингууд нь бас өөртөө зориулаад бас тостой давстай хоол идэх нүггүй юу? Гүг тийм байхгүй. Тийм Сургац. Өөрийгөө ялна гэдэг хүн шүү дээ. Өөрийгөө л явна. Өөрийгөө хуурахаас. Хүн өөрийгөө л ялахгүй бол амьд явах хэрэггүй юм биш. Хүн өөртөө л муу байдаг юм биш. Тэгээ одоо энэ ботхоор идэр залуу үедээ бас гайхуулдаг байж тээ. Тийм үү би. Тэдний шиг нөргөө өвдөг ажиллаа гэж гайхуулах нь одоо ер нь галийн байцааг шалгаж идэр хийж явахдаа энэ ямар үе хамгийн хүнд үе байсан бэ? Байсан гэсэн өөрөө даалгавар аваад хэлтэр сургах гүн дамжчихсан хонжээс үзэндээ би. Одоо засал анх болж чинь зөндөл юм байлаа шүү дээ. Арх хэсвэр даргууны хайрс гал хүчнэл юм байдаг. Тэрийг л манаж бид эдийн засгийн аюулгүй байдал тэр л авахгүй. Нэгсэл ушаа даргууны хайрс гарлаа хаашаач гарлаа арх спирт нь яаж орж Монгол улсыг хордуулах гэдэг юм тийм ээ. Даргуулгаас гарсан мараа дээр яаж чалдаа үзчих галимаас гэж нүд чихгүй л манахгүй л жоохон цорм гэх юм бол эдийн засгийн аюулгүй байдал алдагчлаа байхгүй. Тэр нэг хорон л дараах нь юу болох өөр хөлтөнд ихт аюултай өөрсдөд нь аюултай Монгол улстай аюултай. Тийм болохоор нөргөө хонжсон 2-3 хоног бас жижигүрт гараад хонжилээ. Одоо л тийм байхгүй. Гэхдээ одоо өөрийгөө даалгавар хөлдөд бидний одоо социализмээр явцсан тийм ээ. Сүрт тосч онно шүү дээ. Тийм байцаагч байдаг манатаас. Сэтгэл зүрхээр ингээд Монгол улсынхаа төлөө гэдэг дангар өрсөн байцаагч гэдэг тийм өвлөсөн байцаагчид манай гал зөндөө шүү дээ. Тийм. Ер нь зөндөө тэрний л тэдний л одоо өрөөгөөж тийм ээ ажилдаа хандах хандлага тэр мөрөөл бид нар амьдэрдэг байхгүй. Хуудсан одоо урдах байсан дарга зэрэг одоо юу гэдэг те удирдлаганд байсан удиржсэн дарга тэдний чинь цаанаал нэг аврагтал бид нар зөв хүмүүжлэл явуулсан байгаа байхгүй. Би бол тэдний өршин гэж боддог шүү. Тэгээс ингээд нэг цэцгнээс сурсан байцаагч биш шүү. Ер нь яг гайлыг нэвтэрж явах та хоройтой бараа тээвэрлж байгаа хүн ер нь хараад мэдэгддэг үү? Мэдэгдэн. Мэдэгдэн. Одоо урд мөдөс эрдэнэ камерад байхгүй л. Тэгэхээр бид нэг ингээд мэдлэг ур чадвар байлаа. Энэ олон удаа явсан уу яваагүй юу? Одоо бид нар ингээд зам өдөр ажиллаж байсан өдөрт одоо 1000 машин таргарна шүү дээ. Тэгэхдээ бүх дугуйг ингээд шалгах байхад нэг шинэ байсаг цохилдог байхгүй. Дугуйг зохиол барайл ингээд тэгтэл юмтай машин дугуй тэр 12 дугуй тэр байгаа шүү дээ. Нэгэнд бат гэл урдаг байхгүй. Давай задлагт юм гарч ирлээ. Энэ технологид найд галгүй шүү дээ. Тог тасчвал бид нар мэтгэл хийж байгаа шүү дээ. Тогийг таслах юм бол нэг тог экскаватор бол таслана шүү дээ. Тэгэхэд бид нар тийм таслана. Хэдэн дээр мэдэн хараад байхсан. Тэгэхэд бид нар үйл хөдлөлөөр нь ч юм уу бас энэ яг тог тасрах гэдэг анх бодвол үнэхээр тэнгээс хадлуулсан байна уу? Үнэхээр хөндлөнгөө юм байна уу? Үнэхээр тийм мэдээлэл нь анализ хийж шүү дээ. За, ерөөхдөө уг нь бол хөгжимчин дуучин байх хэрэгтэй хүн. Амьдралын замаар сэтгэл дуяатай тэр замаараа явсаар байгаад гайлтай холбогдсон хүн. Аль гитараа тоглох юм? За гэртээ байгаа акустик гитараа тоглоё да. Акустик гитараар. За, акустик гитар бол маш яг л амплаг таахгүй. Өөрөө биш үү? Тэгээд шүтэж явдаг. Одоо миний марийн хурц юм шүү дээ ер нь бол. Гэр орондоо бас хөгжим дуурч. Хамт орж хад дуутаа сайтай тий. Хугаалтгсан байна уу? Одоо үлгч хэрэг гэдэг юм л да. За одоо манай гайлийн 105 жилийн тухай зөв ярьжсэн тий. Одоо гайли байр зориулаад одоо гавж чинь тий. Ард түмний гавьт л одоо жинхэнэ гавьт болсон уу болсон баха. Жахлан зөндөө дуусан магсарж өчөөд манай байцагч байсан шүү дээ. Ховдын гайлын газарт. Оо за. Тэнд байхдаа энэ дуу зохиосон юм билээ. За. Тэр их гол гоё хөхтэй үгэн сонсороо заяа. За үгэн сонсъё. Дүр засгийнхан үүргийг биелүүлж дүн олонтой тэгшгэн харьцаад хууль дүрмээ чандан сагсан хувийн гэсэн дугаараа та
гайлын усын байцаагч ави хүүгүтэй ижилхэн бид нар алс хязгаарт амьдарч яваа алхан хорвогийн угчаан дун ариун үргэ биелүүлж яваа гайлын усын байцаагч ижи хүүгүтэй ижилхэн бид нар газар амьдарч яваа эглэн хорвогийн угчаан дун эрхэм үргэ биелүүлж яваа гайлын усын байцаагч хууль дүрмээ чандан сайхсан хуулисэн дугааратай гайлын усын байцаагч би ийм гоё марш хийсэн баг шүү дээ. Тэгээ гайлын тухайд зөндөө бий. Занчиргаагаад увсан гайлын дараа бас тэр хүн бол олон сайхан бас шүлгийн битсэн тийм байдаг байхгүй. Тэгээ хамгийн сайхан цоглог марш нь энэ байдаг надад. Марш үү? Тийм марш. Алхаад ингээд хууль дүрмээ чандан сайхсан хувийн гэсэн дугааратай гайлын усын байцаагч би Танай цай. Жимсний амттай шин төрлүүд нэмэгдлээ. би одоо хандаа гэж байх гэж боддгийг. Манай нэг монлог нэг чамдаа гэх тэр л их бодогддог шүү дээ. За, Чамдаа гэж дөө. чамдаа. Тий. Усад яг Содоо ихчээ. Шивинэ дугич шинтэн сонсохтой үнэ хари сэтгэл тоглоо үр цахиг би чи мэдсэнгүй харин сэтгэл чамдаа шүү чамдаа хайртмэн чи итгэрээ харин сэтгэл чамдаа шүү чамдаа хайртмэн чи итгэрээ илди даро зангара хайри була сынчине икири дылгом харцара намаган уйран байсагна хайрын сэтгэл чамдаа шүү чамдаа хайртмэн чи итгэрээ хайрын сэтгэл чамдаа шүү чамдаа хайртмэн чи итгэрээ үгүй хоё Нарлаг хорвот чамтайгаан би насан туршдаа жаргахсан дуусахгүй хараа чамдан зориуд дундэрсгүй амьдрал минь бядахна хайрын сэтгэл чамдаа шүү чамдаа хайртмэн чи итгэрээ хайрын сэтгэл чамдаа шүү чамдаа хайртмэн чи итгэрээ За өнөөдөр бидний ирсэн тийм ингээд бэлгшээ та нар ирсэн бэлгшээж дууллаа шүү бас. Үгүй нэг сайхан тийм. Илнгээд хэрсэн хоёр үртэй таараа. хайртмэн чи итгэрээ Дараагийн дугаар танаад ерөөсөө танаад.
Сайхан хөгжим сонслоо. Ерөндөө та орой дээр хэдэн цаг тэр ажил тардаг юм? За янз бүртэй ажил үргээ барьсан болно да. Янз бүрийн 24 цагийн туршид сонорсод сонирхолтой байна тий. 24 цагийн одоо янз бүрийн асуудал болон бүх мэдээлэл над дээр ирнэ. Тэрийг одоо яаж айтан хашиж боловсруулж тийм ээ. Одоо эдгээс гэлгүй байж хангах гэж боддог шүү дээ. Тэгэхээр баян сурвалжтай утас нээлттэй ямар л мэдээлэлд саацсан гомдол гэл бүгд юм байна шүү дээ. Бүх юм байна. Тэгэхээр унтах цаг бол хязгааргүй. Хязгааргүй. Тий. Шаардлагатай өөрөө давхрын над тэн дээр байсан ч болно. Адилхан л болсон байсан гэж. Тийм шүү дээ. Тий, би бол дараа сэргийж ялахгүй. Угсаа нэг шалгачаасан явсан болохоор. Тэгээ аль усан байсан ч аль усан байсан ч л байна. Адилхан хил дээр байна. Хүн шүү дээ бид нар. Тэр л одоо миний боддог бодлоо. За цагаар болсон байна. За. Унтаж амарцгаая тий. Гаргуу нэлээ оройтсан байх шүү тий. За яшаа манай ихнэр өдрөөс гацтай ордостой мөрсөн шүү байна. Шо. Энэ унтраалга энэ төр их дээр юм ихээр тий. Хоош дээр яг энэ түүх шүү дээ. Тий энэ унтраалга энэ төр яг дээр хүүхд байх юм. Тий. Хүүхд одоо бид нөгөө энэ Брежнев 5 давхартлаа хэлсэн шүү дээ. Тий, Брежнев 5 давхарсан. Гайлын ерөөдөө зөрчил голцоо ер нь юун дээр байна вэ? Яг зөрчиж байгаа голцоо гол асуудал нь ер нь. Яг урд нь бол татвараас зайлсхийх зөрчлийг байсан байхгүй юу? 10 марата орж ирээд 5 та орж ирсэн гэж хэлээ. Тийм зөрчил одоо улс орон чамар байла тий. Тийм л зөрчил байсан дийлэнхтэй. Соргилсыг згарсан бараа байсан. Дээр үеийн спирт, миспирт. Тэгээ юу гэдэг юм тийм ээ? Тийм байсан. Нарийн бол аюултай. Одоо бол маш эдийн засгийн аюултай маш аюултай одоо дэлхийн нийтийн асуудал болчиход байна шүү дээ. Хууль бусаар мөнгө авах гэмт хэрэгтэй тэмцэх гэдэг. Тийм ээ? Терроризмын санхүүжлэх гэсэн нэг. Хоёрдугаар харт амих мансруулах бодис. Тийм энэ хамгийн асуудал баггүй юу? Одоо бол зах зээл хөгжсөн одоо энэ гадаад худалдаа аярчлаа шүү дээ. Тэгэхээр бараг бол татвараас зайлсхийх юу бол би баг болсон гэж ойлгодог. Тэгээ яг тэгэхээр одоо манайх одоо онлайнаар одоо саяны гарсан одоо нэг уфагийн уулзалтын Сочиг ус гэж байдаг байхгүй юу? Манай өдөрлгүүд яваад л энэ форумд яваад л энэ хөрс зэрэгэлдээ орнуудын одоо мэдээлэл солилцох тийм ээ. Тэн дээр дэлхийн гайлын хэмжээнд яаж худалдаа зохион байгуулах тал дээр ярилцаад байгаа. Тэрийг бид нэр хэрэгжүүлж байгаа. Тэрний үр шим нь одоо Орос улмаа устдад бид нэр одоо гайлын мэдүүлгийг өөрчлөн одоо мэдээлэл авч байна. Тэднийх манахаас авч जैन мэдээлэл солилцож जैन. Одоо онлайн болсон. Тийм болохоор одоо зах зээл одоо бизнес эрхлэгч нар ч аягүй соёлтой болцсон. Уурчлаад мэдүүлж जैन. Тэгээ нөөтийн татвар чинь 10%, манай татвар чинь 5% баггүй юу? Гайлын татвар ч өчүүр 5% шүү дээ. Тэгээ нөөт төлөгч нар бол айлхаар идэвхтэй нөөтийнхөө мөнгийг буцааж авах болсон учраас тэр татвараас зайлсхийх гэмт хэрэг бол их бага болсон гэж бодож байгаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Ovo Coffee таны таашаалд нийцүүлв. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч манай гэрийн цай, танай цай. Нэгэнтээ мөсөлт онтог маягтай болсон ч яах вэ тэгээд. Энэ дээр дэлгээс бэлэн байгаа. Данаач өвтөл авч. Яасах заа. дэвсгэр дав байгаа мó тий. Байгаа дэвсгэр бөхт байгаа шүү. Тэгвэл мушаад дэлгэх өнгөөр стрилийн шүү манах. Мишэл бодно. Тийм үү. Дураал бол. Тэгээ дураал бол. Тэгээ манай дараа сэрэг нэр манай гарч ирнэ бид нар чамд бодлоо тэгээ төрөө байгуулах гэсэн шүү. Тэр өрнө гээл ч нэг систем юм чи. Бүгдөө л аав ээж өгдөж гэдэг шүү. Тийм үү. Алах хормогийн хэлээ үст. Ялгаалгүй хийж байгаа шүү дээ. Амьнигтэй амьдарч яваа гэж шүү. Амьнигтэй амьдарч яваа. За амьнигтэй би яваа юм чинь ерөөд энэ дээрээ шууд ингээ өмч дөө. Таны асуу. За маш л энэ цаг тусгалээ. Маргааш өглөө би бол уг 6 цаг тусдаг. За 6 цаг тусаад нөгөө өглөө өрх юу дараа авчихдаг ч нөхөд байгаа. Тэгэхгүй л ажил явахгүй гэдэг. Гэхдээ маргааш өнөөдөр жоох оройтсан юм чинь нэг 7 цаг тусах уу? За тийм 7 цаг тусаад би дуугараа. Би дуугаад ажилтаа. Намайг жолооч хэрж авахгүй. Би өөрөө яваа сурцсан. Намайг ширгүү гэлцсэн. Дуугараад ажилтаа. Дугуйнаас би нэг шинэ 7 хоногийн 3 өдөр нь алтан бүлэгт өөрөө дуугаар авчдаг. Нэгэд нөхдөддөг. Маргааш ерөн цугдгууд явж болно. Болно шүү дээ. Таны нэг асуудал байхгүй. Зүгээр. Маргааш ч өдөр үлээ. Маргааш лав гараг. Лав гараг яг миний алтан бүлэг явдаг өдөр байна да. Алтан бүлэг. Тэр 25 км-ийг үл яагаад? Тэгээд хүн чадныг л өөрөө ялал явна шүү дээ.
Тэ. Тэр нь өргөл ялах хэрэгтэй. Анхандаа тийм лээс одоо бол тэр зүгээр нэг 45 мянган асуудал шүү дээ. Тэгээ сайхан би тэрээр босч яалт. Таны офис өрөлтсөн би дагуу явж болох уу? Болно. Тэгээд угаасаа болно. Танд бараг төв болох байх ихний ээлжинд бол. Хаа шууд гарангуудаа шууд 25 тийм байхгүй. Анхад асгаж тийм байхгүй. Тийм. Би анх чинь нисгэн гээд ажиллаж байхдаа өдөрт 17 км явдаг гэсэн. Эхлээд тэр 17-ыг чинь бараг л цаг гараал явдаг л шүү дээ. Сүүлдээ 35 минут явдаг гэсэн 30 минут явдаг гэсэн тэгэл. Тэгээ нэг жил явсан да. За маш 7 сар ирэх нь байна. За сайхан амраарай. Сайхан амраарай. Одоо сайхан дээр үе юм. Орсын баринд. Орсын баринд. Тусламжийг гэж байна. Дээрс брэжний юм барь гэж байна. За баярлалаа. За баярлалаа. Сайхан амраарай. За сайхан амраарай. Эндээ 7 цагт. За. За баярлалаа. За Улаанбаатар хотоос Монгол орны хоймор болсон Сэлэнг аймаг Алтан булаг бомтыг зорж ирсэн. Гаачид гэдэг бол энэ их орны хил хязгаар донд энэ олон бомтууд донд Монгол орныг зорж орж ирж байгаа болон Монгол орныг орхин явж байгаа олон хүмүүст зориулсан ганцхан урайтай. Энэ бол буйны гарахгүй бузрыг оруулахгүй гэсэн урайтай. Ийм хүмүүс яг одоо Алтан булгийн бомт дээр нүд зовчлгүй 24 цагийн туршид ажиллаж байна. Дандаа орол ахын хувьд бол энэ албанд 20 гаруй жил зүтгэж байгаа ийм гайлын байцаагч хүн. Энэ хүн бол борио тасартал энэ төрлийн төлөө тангараг өргсөн эр хүн гэж өөрийгөө сэтгэл дүүрэн багтам хэлж байгаа үнэхээр сайхан юм аа. Гайлын байгууллагад ажиллаж байгаа бүхэл хүмүүс ийм бодолтой байдаг хаа гэдэгт би итгэлтэй байна. Дандаа орол ахын хувьд бол хөгжим сайхан тоглоно. Одоо сүүлийн үеийн ганц хобби нь дугуйнах. Магадгүй бид нар өнөөдөр Английн ерхий сайданд дугуйтайгаа ажилдаа явж байна. Ямар сайхан юм бэ гэж магтдаг, гайхширдаг. Харин өнөөдөр гайлынхан бол бүгдээрээ баян. Алган дэш нь тэмүүлэхгүй бол ажил нь явдаггүй, хүн зурталтай. Бас том даггалцсан харж игонд хүмүүс гэдгээр төсөөлдөг. Харин Алтан одоо энэ бомтын дарга Сүхбаатар аймгийн Гайл хэргийн газрын дарга нь ажилдаа дугуйгаараа явж ажил албаа залгуулж байна. Үнэхээр бахтам сайхан юм аа. Магадгүй өнөөдөр бид нэр харж бонсон даргаыг илүү мундаг гэж хардаг бол магадгүй миний хувьд бол дугуйгаа өнөд ажилдаа явж байгаа Гайлын газрын дарга нь дамжаа хорлох ах байна. Үнэхээр бахтам сайхан. Хүний зүйлд дуртай байна гэдэг сайхан тэрэн дугуйнах. Үнэхээр сайхан. Тэгээд маш хөлөж чадвал ажил руу дугуйдаа зүг явна. Өөрөөсөө ч тажууд нь гизэддээ суух үнэхээр хэцүү. Тэгэхээр олон залуучууд бас над чиг өөрөөсөө хичдэг бол бүгдээр нь тамираар хичээлж дугуйгаа онцгой гэж уриалах зүг бахаа бараг. Тэгээд яг одоо намайг энэ хүнжилд ороод унтахад Алтан булгийн бомт дээр байцаагч нар маань буйныг гарахгүй бузрыг оруулахгүй хэмээн тэнд зүтгэж яваа. Бахтам сайхан. За энэ удаж амрыг магаш уулзъя. Миний амьдралын төгс мэдрэмж. За сайн амарсан уу? Сайхан амрлаа. Зодоо сайхан амраа. Сайхан амарлаа. Агаар магараа өөр байна уу юу? Өөр манай чинь агаар хаста жинхэнэ цэвэр агаартай шүү дээ. Тийм үү. Тэ утаа байхгүй. Жинхэнэ байгалийн хоёр голын хөндөд том хоёр мөрний хөндөд байна. Тийм байх. Агаар маш сайхан байх хэрэгтэй. Тэд аймаахан. Одоо ингээд Монголын хэлийг ерөөдөө бид нэгэд авчиж байгаа юм.
Тэнгүүд Орсын хил дээр л очиад л дээрлхүүлээд л тэ. Яг тэ тэр улсын л асуудал байх л да, бодлогож байдаг бах, хууль дүрм журамч байдаг бах. Бид нар яагаад ингэ Орсын хилээр очиод ингэ дээрлхүүлээд ингэ очрлоод хэдэн цагаараа очрлоод л ингэ суугаад идэв юм бол ер нь энэ ингээд ерөөхдөө бол та нэг хоорондоо ярилцаж болдгоо юм ер нь. Бид нар байгаль нэг асуудал байдаг. Яг өөрөнд тэр гормж байдаг л та. Тэгэхээр Оросд бол өөрснөө ч гэсэн болдог хүсдэг юм байна. Тэр уг нь тэр ингээд хавчлаа баг. Би манай тэмээ манай бороо юм. Бид дахиад тавчаас. Тэр одоо цаахмал төлөв гэж. Манай их хатан ер нь ихтэй энд ер нь бол ирээгүй гэж хэлж ирсэн. Ээжтэйгээ даад хизээ уулздаг юм тийм. Цагаансараа л уулздаг юм. Цагаансараа уулзна. Яг нэг хаяа нэг сансар очдөг юм. Ер нь тэгээд ажлын зам болохгүй тэгээд одоо яг утсаа дугаар сайн ярьж байна. Одоо харилцаа сайн болчлоо шүү дээ. Эхүүд бол хэцүү байсан. Бид тоочих хэрэгтэй шүү дээ. Очноо ингэ очдөг. Эхлүүлээд юм шиг байна тэгээд. Манай бол амар ааштай. Тий. Амждаг юм даа гэх. Тэгтэл юм очих боддог. Чи нэг ирээч л гэж хэлдэг тэгээд. Бид очсон сайхан шүлэг уул тий. Сайхан юм да. Сайхан. Тий. Очноо хэвээр баярлалаа. Баярлалаа бид бодлоо багш нарын баяр боллоо тэгэл баяр хүргээл тэгэл мэдлэгээ болно. Манай ч одоо багш хүн шүү дээ. Тийм. Аяа багш хүн. Олон жил багшсэн дээд гэж байгаа юм шиг л. За цаагаа уучаад юм мартыг даа. Энэ загс юм уу? Загс. Энэ ямар загс вэ? Энэ яг нэг юу загс, зэвг загс. Зэвг. Тий, монголоор. Ленок, линк гэдэг усад хэрдэг юм да. Та өөрөө байсан юм. Тий, өөрөө би хаяа өглөө гарчдаг. Дуун дээр уруу хаавал. За цаагаа уучаад тэгээд дуунаа. Тэгээ да. Цаа. Одоо Байкал явсан дугууны аяг шилж ингэхгүй. Хөвсгөл Байкал гэж байна. Олон улсын дугуйн аяллаа City Bike тий өндөрлөг баялаа. Багийнханд анд найз нараас нэ Монгол Орсын гэдэг. Хөвсгөлөөр цаараа байгаль ороод манайх нэг ирсэн. Тэр зарлсан 15-нд. Надад онцгой нэгэн дугуйн ч юм. Гүү. Би одоо тусан дугуйн тамд дугуй үлдсэн байна. Өстөг ханаа ярьж мөрөг ихэд харцсан. Харцсан. Тэгээ яг л таарсан дугуй болохгүй шүү дээ. Тэгвэл ингээд нэг бол тий одоогоос би имэйл чинь цагаанд харуулж өгвөл. Нэг жоохон зааварчлага өгвөл. Аюулгүй хантаазж өмсөлнө, малгай өмсөлнө. Бийл өмсөлнө. Тий. За тэгээд гарна да тий. За гарыг. За. Цаагаа уучаад гарыг тий. За. Таачаад энэ хууц чи юун ч ганга юм дээ. Хобби гэдэг нь үнэхээр хүчтэй юм а тий. Одоо энд л одоо өөрөө хувц авах байсан шүү дээ. Өөрөө цаахаа байсан. Форм өсөд одоо энэ хобби хувцыг авах шүү дээ. Ямар форм гэснээс би ерөөдөө бол сэргийн хувцыг ерөөдөө гадгалан цагдаагийн хувцыг гадгалан та гайлын ерөөдөө энэ ажилтны энэ хувцыг ерөөдөө та дүүдэнийг тайлбарлаж өгөөч. Энэ одоо цол мал харагдаад байна. Манай одоо албан тушаалын цол л доо. Манай байцаагч бол яг ийм формтой. Одоо энэ дэвсгэр хөх битгийсэн дээр 2 жижиг тавш байдаг. За. Тэгээд тэр бол байцаагч. За. 3 тавш болох юм бол ахлах байцаагч. Тэгээд 1 том тавш болох юм бол алууны дарга. Тэгээд 2 том тавш бол тэгэл газрын ордогч дарга ч юм уу тий. Тэгээд 3 бол ингээл газрын дарга болж байгаа. Ийм. Тэгэхээр ерхий газрагч бас ингээд 4 болоод ирэхээр одоо ерхий газрын дарга гэд болно. Ч бас 4 болно. Тэгээд энэ манай таалар газрын дарга гэдэг. Би газрын дарга, газар хоорондын дарга нар юм 3 тавштай байдаг. Тэгээд манай би Монголын 409 гэсэн дугаартай хувийн дугаар нь 409. Хувийн дүрмээ чандлагч хувийн гэсэн дугаартай Гайли улсын байцаагч би гэдэг чинь шүү дээ. Дуун дараа дэсээс тий. Энэ хэдэн грамм бодох шиг юм тий. Энэ итгэмжт зөвлөх гэдэг. Маань цол. Зөвлөх цол гэдэг ногоон өнгөтэй байдаг. Тэр одоо бараг 18-аас 10 жил болж авандаа. Одоо ажилласан жилээр нь одоо үнэлж. Тэ энэ зөвлөх цол, итгэмж зөвлөх цол. Одоо энэ цол одоо энэ
цолууд бол хил давангууд ерөөд олон улсад хүлэмжшөөрөгдөхөөр хин чараад ойлгохдохоор. Монгол улсад ойлгоход нь улс улсын өөрийн онцлог баримт цолууд байдаг юм лээ. Орсын бол яг цэгийнхаа цолууд байдаг шүү дээ. Тийм. Хятад хоёр тий гэсэн тий. Тэгээ манайх бол дэлхийн айлын байгууллага гишүүн орхон учраас ингэ их л бодож хийсэн их айтайхан өнгө цустай гэж боддог шүү дээ. Тэгээ манай хуучил одоо энэ нэлээд юм болж байгаа лого гаргаж байгаа шүү дээ. Гайдын өнгө саарл өнгө. Айлын саарл өнгө. Тий. Та ерөөдөө дугааныхаа энэ хувцас өмсөөд нэг давхна. Тий. Дугаана давхна. Форм өмсөөд ажил дээр бас ажил дээр очино. Тий. Энэ хоёр өмсгөлийн дунд юу яг ямар ялгаа байдаг вэ? Энэ форм өмсгөд танд ер нь дамдын хорол гэдэг хүн ер нь ямар сэтгэл төрдөг вэ? Одоо тэр ийм гоё ялгаж болоод барах сэтгэл төр шүү дээ. Нэг маш сайхан эдийн засгийн аюулгүй байдлыг жинхэнэ утгаар нь хийх ёстой. Манлайлагч одоо зөвлөхийнхаа үргэлж сайн биелүүлэх гэж боддог шүү дээ. Итгэм зөвлөх гэдэг юм бол одоо гайлынхаа доод үед маш сайн зөвлөж явах хэрэгтэй. Миний урд урдын дараа нар бол тэгж сургаж ирсэн. Тэрийг л одоо өгүүлэмжлэг алдахгүй ч боддог шүү дээ. Сургаалыг. Одоо Сэлэнгийн гайл би одоо жил гарсан боллоо. Анх ирээд манай хамт олон бол маш сайхан халуун сэтгэл хүлээж авсан. Ажиллах хэрэг чичиг өгсөн. Тэгээд тэрэнд их барилж авдаг юм да. Монгол улсын лөө зүтгэе. Энд яг энэ санхүү эдийн тэргүүн гэж одоо миний өөрийн мэрэгжлийн тэргүүн байхгүй. За. Тэгээ энэ төрийн халуунны тэргүүн хэрэндэг гэж юм тэндэг. Төрийн халуунд бас 30 гаруй жил ажилласан байгаа. Энэ хууль зүйн албаны тэргүүн гэж би нисгэн ялахта зөвшөөрөл хийх халуун дарга байсан. Гэхдээ энэ хууль зүйн тэргүүн тэндэг олон зөрчлөлөөр болж хууль зүйн янаас үнэлжсэн тэмдэг өгсөн дөө. Их сургуулийг 2006 онд эрх зүйч мэргэжлэр төгссөн. 88 онд эдийн засгийн мэргэжлэр төгссөн байхгүй Монгол Улсын их сургуулийг. Тэгээ их сургуулийн 2 онд эдийн засгийн хуульч мэргэжилтэй. Тэгээ тэрийг маань илэрхийлэл болж ингэж ингэртэй зөвч явдаг.